За эхэлчлээ. За эхэлцээ үү? Эхэлсэн. Лайв эхэлчлээ. За амар хэцүү та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За хаад. Монгол дамжин судрыг дэлгэрүүлэх үйл хүрээнд хийгдэж байгаа үндсэн 7 бүлгийн талаарх хэлэлцүүлэг ээлж хэлэлцүүлэг маань ингээд эхэлж байна. За үндсэн 7 бүрд маань үндсэн 7 бүрдээр дамжуулж сүнс маань уурхт биеийг одоо эрчимжүүлж өгч байна. Тэгвэл үндсэн 7 бүрдийн нууц нь юу гэдэг? Одоо үндсэн 7 бүрд маань гинцнээр уурхт бие маань давхар гинцтэй байна. Тэгвэл үндсэн 7 бүрдээ эрчимжүүлж, итгэгчүүл бүрд маань зөв хэрэгснээрээ хүн өвдөхгүй, өвчлөхгүй, эрүүл байхын үндэс болдог байна. За тэгээд Чикаго хот гэрлийн өргөнөөс салбарын гишүүдээс хүний биеийн үндсэн 7 бүрдийн талаар хүн эрүүл байх талаар ээлж ийм хэлэлцүүлэг хийж байгаамаа. Өнөөдөр би та бүхэндээ хоолой бүрдийн талаар тавьж ярья. За ингээд гишүүд маань урд урдын лекцүүдээр үндсэн бүрд, үржихүйн бүрд, зүрхэн бүрд, наран сүлжээ бүрд талаар ярьсан байгаа. За тэгээд үндсэн бүрд, үржихүйн бүрд, наран сүлжээ бүрд, зүрхэн бүрд маань дотоод шүүртийн болчихлоо хүний дотор эрхтний талаар дотоод эрхтэн зөв ажиллах зөв эргэлт тэр бүгдийг одоо ингэж эхний хүрд наран сүлжээ бүрд маань хүний тархины эд эсийг эрчимжүүлж өгдөгөөрөө бас онцлогтой юм байна. За хоолой бүрд маань үг хэлж бодлыг үг яриаг зэгцтэй хэлүүлэх бодлыг илэрхийлэх мөн хоолой долгионыг хоолой бүрдийг дуу аваад одоо гадны аваад долгионд одоо ингээд гадны долгионд одоо ингээд илүү одоо төсвөртэй байх ийм үүрэгтэй юм байна хоолой бүрд маань. За тэгвэл хоолой бүрдийг итгэлтэй хүний хоолой үг хэлэн зэгцтэй үг хэлэн зэгцтэй хоолой бүрд нь илүү одоо чадамжтай өндөр чадамжтай ажилтдаг хүний үйлдэл үг хоёр нь зүрдэггүй. Өөрөөр хэлбэл бодсон сэтгэснээс ондоо үг хэлдэггүй. Тэгээд бусдтай харьцахдаа бусдад нөгөө харьцаж байгаа нь илүү тод зөв ойлгож харьцдаг, хүний сэтгэлийг ойлгодог. Тийм хүмүүс хоолой чадах илүү өндөртэй хүмүүс байдаг юм байна. За хоолой бүрднийхээ байрлалыг яриа. Хоолой бүрдний байрлал маань үзүүний 3-4-р нугалны төвшөнд байрладаг. Хурдалж ирсэн морины одоо хөлстэй ойролцоо үнэртэй. Тэгээ мөгөөснөөс амтдаг, шар өнгийн гэрэл засварладаг ийм бүрд байд юм байна. За мөн хоолой бүрд одоо гинтэх хүчин зүйлээ байна. Хоолой бүрд маань огт дуугарахгүй, хүнтэй огт юм ярихгүй тохиолдолд хоолой бүрд маань гинтдэг байхад мөн хэд эмх цамраг өдөө аваа гаргацгаа тохиолдолд бас хоолой бүрд маань гинтнэ. Мөн зөв амьсгалахгүй тохиолдолд хоолой бүрд маань гинтдэг байх нэ. За тэгээд цаашаа ярил хоолой бүрдтэй холбоотой одоо хоолой бүрд гинтсэн тохиолдолд хүний биед одоо ямар өөрчлөлтүүд үүсэж эхэлдэг талаар төвчдөрдгийг. Хоолой бүрд гинтсэн тохиолдолд хүний биеийг гөрөл зөвхөлөх юм одоо зогсоод мөн өөртөө итгэлгүй, зориггүй, үг хэлэх учраа олдохгүй, мөн ээх, гацах, хилд орохгүй байх, зогсоолох энэ бүхэн маань хоолой бүрдтэй холбоотой байдаг юм байна. За хоолой бүрдтэй холбоотой хоолой бүрдний үндсэн заяагч 7 бүрд гэж байна. Заяагч 7 бүрдний байрлал нь за энэ дамжин судраас ингээд харуулчаад үндсэн 7 дамжин судастай байна дамжин судас. Хоолой бүрд маань за энэ үндсэн 7 заяагч бүрдэнд хариуцсан одоо ийм 7 төрлийн өвчлөл байна. Өвчлөл үүсдэг байх нь хоолой бүрдэнд. За ингээд нармаа өвчлөлтэй хүмүүс ахна. Энэ маань эхний хүрд болох
одоо хүүхэн хэлний заяагч хүртэл хамааралтай өвчлөлөө. Энэ хүн ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр биеэ хит үнэлэх одоо би гэсэн тийм зөвхөн биеийг чадна би гэж одоо ингэж биеэ хит үнэлэх тийм өвчлөл ихтэй байдаг хүмүүс нармын өвчлөл ихтэй байдаг юм байна. За үн цэнийг хэмжиж үнэлж чаддаг хүмүүс одоо шуналтай хүмүүс юм да. Ийм хүмүүс хоолой түнхийн өвчлөлтэй байдаг хүмүүс ахын. Тэгээ их өгөлдөх хүмүүс одоо юм бол өгөлдөх хүмүүс болохоор уурсан хоолой өвчлөлтэй хүмүүс байдаг ахын. За сан гутаах өвчлөлтэй хүмүүс байдаг. Энэ нь уушигны цэлхэцгийн өвчлөлтэй хүмүүс байна. Санаа хоосрох өвчтэй хүмүүс нь ходоодны өвчлөлтэй байна. За шамтрагдах хүмүүс нь бүдүүн биц одоо гүйлэх зам өвслээ өвчтэй хүмүүс байдаг ахнаа. За тэгээд та бүхэн хоолой бүрдээ жигд хөгжүүлж идэвхтэй байлгаж хоолой бүрдээ гэмтэхгүй байхаас хамгаалж чадах юм бол энэ бүх өвчлөлөөс өөрийгөө хамгаалж одоо ингэж өвчлөхгүй байхыг их үндэс болдог байна. За тэгвэл би та бүхэндээ хоолой бүрдийг яаж идэвхжүүлдэг вэ? Хоолой бүрдийг дасгалын талаар ярив. За хоолой бүрдийг засах арга маань болохоор ингээд улбан шар өнгийн туяагаар хоолой бүрд маань засагддаг байгаа. Гэвч хоолой бүрд маань одоо шард эрчмээс ингээд засагддаг боловч тэр эрчмээ удаан хадгалж чаддаггүй. Яг бүр хүн ингээд байнга ярьж дуу хаваагаар ингэж өөрийнхөө илэрхийлж байнга эрчмээ зарцуулдаг учраас тэр эрчмээ өөртөө хадгалж чаддаггүй. Тэгэхээр байнга энэ дөрвөн одоо би энэ дөрвөн дасгал заах гэж байна. Энэ дасгалыг одоо ингээд өөртөө хөвшүүлснээр одоо хоолой бүрдийг одоо эрчмийг өөртөө хадгалж чадах байх нэ. Хоолой бүрд маань гэмтгээс хамгаалж чадах. Нэгт нь болохоор зөв амьсгалах нэ. За зөв амьсгалах гэхлээр хүмүүс нурууд зих тэгээд хамаараа чэснийхээ хингэрцгийг дүүртэл амьсгаа аваад тэгээд маш удаанаар хамраараа буцааж гаргана. Энэ маань зөв амьсгалалт болж байгаа. Дараа нь хоолой бүрдээ хөвчнөөс дээд хүрднээс доод хүрд хүртэл гинах биш, гинших биш, боддоор зөвөр тод томрогно дуулах хэрэгтэй юм байна. Тэгжээж бас хоолой бүрд маань засагдах нь мөн өөрийгөө ухам мэдэрч яг юу хүсэж байгаагаа мэдэрч чухам хүслээ мэдэрч таньж чадах юм бол тэг мөн альва зүйлийг боддоор үнэлж чадах юм бол хоолой бүрд маань гэмтэхгүй байх юм байна. За мөн зөв зохистой хайрцаг дадал эзэмсэх, бусдтай хэрэлдэхгүй байх нь, муудалцахгүй байх нь, эвтэй байх нь. За мөн өөрийгөө хүмүүс боддоор зүгээр ойлгуулж чаддаг байх нь. Ингэснээрээ зөв дадлыг эзэмшснээрээ хүний хоолой бүрд гэмтэхгүй байх нэ. За мөн хоолой бүрдний дасгал хийгээд зөв эргэлтэнд оруулаад дээрэс нь одоо хоолой бүрдийг идэвхжүүлэх хэрэгтэй юм байна. За идэвхжүүлэх дээр монголчууд байна. Яаж хоолой бүрдийг идэвхжүүлдэг байсан бэ гэвэл уухай хураа хэлж идэвхжүүлдэг байсан байхаа. За тэгвэл уухайг хурайг за амьдралдаа одоо ингээд ахуй амьдралдаа хөвшүүлж ирсэн байна. Хөвшүүлж ирсэн нь одоо тулалдах, хүчээр нийлүүлэх, урин дуудах, бие биендээ одоо уран өгөх, бэлэг цаа үгийг хэлэх, ерөөл мартал хэлэх энэ болгонд хурайлуулаад уухайлуулж одоо хоолой бүртээ эрчимжүүлж хүчжүүлдэг байсан. Уухай хурай одоо хэдий ч нэ тод томруу чин сэтгэлээсээ хэлснээрээ одоо тэр чинийгээрэл хүнд маань итгэвч байдаг байна. Тэгэхээр бүгдээ амьдралдаа уухай хураагаа хэлээд тэгээ хоолой бүртээ итгэвчүүлж амьдрья. За ингээд гэрлийн өргөнөөс ингээд зохиогдож байгаа ээлжид одоо хэлэлцүүлэхт өнөөдөр би хоолой бүртний талаар тавьж ярьлаа. Та бүхэн одоо илүү дэлгэрэнгүй илүү их уншиж мэдээж өөрийнхөө амьдралд хэвшүүлээ. Одоо хүн болгоо өөр гэсэн одоо энэ содрыг уншаад өөрийнхөө төвшөнд ойлгочгоо өөрийнхөө төвшөнд одоо би ярьж хэлж бусдад ойлгож байгаа. Тэгвэл та бүхэн өөрөө өөрсдөө энэ домжин содрыг авч унснараа илүү ихийг амьдралдаа хэрэгжүүлж илүү ихийг мэдэж үр хөвгтдээ уламжлуулж энэ өв бүсгийг соёлоо хүртээгээрэй гэж хүсэж байна. Тэгээд өөр 7
бүрдний талаар бас нэг зөв дандал гişүүл долоо бүрдийг бүхлээр за зөвхөн хоолой бүрдний талаар би та бүхэндээ тасгалын талаар ирсэн бол бүх долоо бүрдээ зөв эргэлтэнд байж хүчжүүлэх тийм үг байдаг. Тэр нь болохоор Тэнгэр Монгол газар гэдэг одоо хураа үг юм аа. Тэгээд энийг би та бүхэндээ ингээд аянд оруулаад ингээд аялж өгье. Өөрийн үндсэн 7 бүлдээрээ дамжуулж өөрийнхөө 7 бүлдийг мэдэрч энэ үгийг яг чин сэтгэлээсээ хэлж өөрийнхөө бүлдээр эргүүлж ингэж хэлж сурах юм бол одоо та бүхэн 7 бүлд маань хүчтэй итгэвхтэй ажилласнаар таны бие эрүүл байх нэ. Ингээд эрүүл биед сарвалхаа оршноо. Мөн эрүүл минь мэрэгэн ухааны одоо шагнал юм аа гэдэг ингээд та бүхэндээ өнөөдөр хэлцэж өндөрлж байна. Баярлалаа. Hurray!